Өмнөх бичлэгээрээ Books of Doom комикийн эхний хэсгийг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн бичлэгээрээ 2 дугаар хэсгийг хүргэж байна. Америкийн нэгдсэн улсаас нисэн явсан Виктор юучгүй шархалсан нэгэн болон хувирчээ. Шүн бүр тэрхүү тамийн ертөнд аимшигт чөтгөр ээжийнхээ ашгарааныг зүүдлэн тарчлана. Тэр зүүд нь харин шүн бүр давтагдана. Сэрх үед боолтны заадах нүрнээсээ тэрхүү аимшигт чөтгөр болон түүний хүйтэн галыг мэдэрсээр. Тэрээр Америкчуудын олж чадхааргүй зүүн Европын хуучин хотуудаар хоног төөрүүлэн түүний гаргасан алдаа өдөрч шүнж түүнийг дагсаар байв. Насаараа ботсон ээжийг авчрах зорилготойгоо эцэст нүүр тулсан ч яг л жаахан хүүхэд шиг айцаар дүрэн бүтлгүйджээ. Тэрээр хоног төөрүүлэх хонглын өрөөнөөсөө гарахад үүдний шатан дээр нь буурал үстэй Ото гих архичин ир өглөө бүр сууж байдаг байв. Харин Виктор өглөө бүр түүнийг хөөн явуулахч сонирхолтой тэрхүү архичин түүнийг залуу эзэнтэн хэмээн дууддаг байлаа. Виктор тухайн үеийн Югославийн гудмаар алхаж түүний болттой царайг хүн бүр гайхан харж бас харцаа буруулна. Харин шүн болох үед хогон дундаас янз бүрийн материал цуглуулж төрөл бүрийн зэвсэг бүтээж байлаа. Нэгэн шүн салхилахаар алхаж байхад хин нэгэн түүнийг ажиглаад байгааг мэдхэн тэр. Түүнийг дагаж байсан үл таних хүмүүс түүн дээр ирж түүнийг Виктор Бондумын эсхийг асуун хамтран ажиллах санал тавина. Харин дүн тэдэнтэй орооцлохыг хүсэхгүй байгаагаа хэлж тэдгээр хүмүүс ч Америкчууд бус харин тэдний дайснууд болох зөвлөлтийнхэн буюу KGB байлаа. Виктор тэдний саналаас шууд татгалцаад KGB-гийн ажилтнууд хүч хэрэглэхээр зэвсгээ тулгана. Гэвч өмнөх алдаанаасаа суралцсан Виктор өөрийн бүтээсэн зэвсгүүдээ биедээ авч явуулгүй л яхав. Тэр дорн зэргүүдийг дэлбэлэн хороож, толгоож байсан ажилтныг амьд үлдээн зөвлөлтийн дээд албан тушаалтнуудаа Виктор Бондум хинт шуудалдахдаггүй гэдгийг сануулахыг хэлнэ. Тэрээр зөвлөлтч бай, Америкчууд ч бай, алинтай ч орооцлохыг хүсэхгүй байгаа ба өөрт нь юу ч үлдээгүй Викторыг сүрдүүлэх нь ямар ч ашиггүй бөгөөд өөрөө ч үхлээс айхгүй байгаагаа хэлэн орхин явдаг. Үүний дараа Виктор зөв зүйл хийсэн гэж итгэн өнөөх л өөтгөрт амьдралаа үргэлжлүүлсээр байлаа. Хар дарсан зүүднээс айж шүн зэвсэг зохион бүтээх, өглөө наригчин хөөж явуулах, хотын гудмаар ганцаар алхах гэх мэт. Түүнийг ажиглаж байсан хүмүүс ч байхгүй болсон байв. Гэвч нэгэн өдөр хотын төв талбайд алхаж яваад анхны хайр Валериатай таархан тэр. Валерия шууд л түүнийг тэврэн авч, харин Виктор яаж түүнийг олсныг гайхан асуухад нэгэн жижиг кафед тухтаа сууж ярилцахаар болно. Олон сарын турш барууны цэргүүд Америкчуудаас тушаал авч Викторыг хайж тэдний овгийг юучгүй сүрүүлж байлаа. Гэтэл овгийн зүнж Кристос нэгэн өдөр Валерия тандаж залуу эзэнтэнг олох хэрэгтэй хэлэн түүний явах ёстой бүх газрыг зөгнөлийнхөө дагуу зааж өгсөн байв. Гинэн цайлган Валерия түүнд итгэж Викторыг аврахаар ирсэн нь энэ байлаа. Тэд хамтдаа цагийг зугаатай өнгөрөөж Викторийн толгой дотор харанхуй хэсэг зурч болов алга болж байлаа. Тэр битгий шүн бүр зүүдлэх хар дарсан зүүд нь ч арилжээ. Тэд орондоо хэвтэж Латвиагийн талаар дурсаж гэртээ буцан очих талаар ярилцсан. Өглөө нь болж өрөөнөөсөө гарахад өнөөх харигчин Валериад цэцэг өгөх ба Валериач Викторыг түнд муухай хандах хэрэггүйг хэлдэг. Энэ үед гинт хар машин дайрах шахам өнгөрөн зогсож Викторийн амьд үлдээсэн KGB-гийн ажилтан цэргүүдтэйгээ гарч ирэн Валериаг барьцаалав. Энэ үед Виктор ямар том алдаа гаргаснаа ухааран алдах зүйлгүй байсан Виктор алдах зүйлтэй болсон байх ба юу ч хийж чадалгүй зогсно. Энэ бүхэн KGB болон овгийн зүнж Кристосын явуулга байжээ. Үндэ тэрээр Викторыг огт зүгнэж хараагүй бөгөөд ердөөл зөвлөлтийнхнөөс амиа хамгаалахын тулд энэ бүхнийг зохион байгуулсан байв. Аргагүй байдалд орсон Виктор Валерийг сул тавьж өөрийг нь авч явахыг хүснэ. Харин KGB-гийн ажилтан Валерийгч бас авч явахыг хэлэн бууга илүү ойртуулах үед Валеригийн өглөө авсан цэцэгнээс гинэт хамгаалтын шидэд бүрхүүл гарч ирнэ. Ганцхан бүрхүүлээс ч зогсохгүй. Гудамж тэр чигтээ ид чидээр дүүрч KGB-гийн ажилтан болон зөвлөлтийн цэргүүд рүү тэрхүү ид чид дайрч худалдаанч бас болж эхлэв. Зөвлөлтийн цэргүүд бүгд өгсөнч газарт өглөө бүр үүдэнд нь байж байдаг архичин бууны суманд оногцсон байдлаа хэвтэх ба Ото хэд өвшөрсөн учраас өөрийгөө хамгаалж чадсангүй гэж Викторт хэлнэ. Харин Виктор гайхаж яаж энэ бүхэн болохыг урьдчилж мэдсэнийг Отогоос асууна. Тэрээр төвдөд байрлах нэгэн хийдээс ирсэн ба ирээдүйд бүхнээ алдаж нүрээ нуусан ир тэрхүү хийдэд очиж тэдний эртний нууцыг суралцаж мастер буюу эзэн болох зөгнөл харсан байлаа. Тиймээс өөрийн биеэр түүнийг олон ирж хамгаалсан нь энэ байжээ. Эхэндээ Виктор түүний хэлсэн зүйлд итгэж өгөхгүй гайхахад Ото түүнийг хөв тавилангаасаа зүгтэх боломжгүй ба түүнийг хамгийн шилдэг мастер байхаар заяагдсан хамгийн шилдэг шав болохыг хэлв. Ото түүнд хандаж хийдийн ламнар ичид ба шинжлэх ухааныг түүнд зааж сурах бөгөөд түүний аялалд өнгөж эхэлж байгааг мөн ямар ч аргаар хамаагүй хийдийг олох ёстой хэлэн амьсгал хураана. Энэ үед Виктор Отод бүрэн дүүрэн итгэж өөрийнхөө хөв тавиланг дагах ёстойг ойлгов.
Валери түүнийг Латвери руу хамтдаа буцахыг хүссэн ч Виктор түүнийг дахин нэг удаа ардаа үлдээн барооноос өшөөгөө авах ёстойг ухааран тэрхүү нууцлан хийдийг хайхаар явсан юм. Зүүн Европоос Хималайн руу хүрэх түүний аялал хурдан байсан ч тийм чамар байгаагүй юм. Хөв тавилан түүнийг хамгийн өндөр бас аюултай нуруу руу хөтөлж түүнд харин буцах зам байсангүй. Отто түүнд хийдийг олох ёстойг загсан ч өөр ямар ч баттай мэдээлэл өгөөгүй юм. Ид шид болон шинжлэх ухааны эртний мэдлэгийг Оттогийн ирсэн хийдийн ламнараас заавал сурах хэрэгтэй л ойлгож байв. Тэрээр хийдийг хайж төвд болон Хималайн руу орчмоор сар гаруй хугацааг өнгөрөөсөн бөгөөд хийдийн талаар мэдэх хинч байсангүй. Тэрээр эртний судруудыг тайлан уншиж баг багаар сэжин мосоор байлаа. Хийдий хүнд хэцүү байсан ч түүнийг дулаацуулах бас замыг нь цэвэрлэх төхөөрөмжүүд байлаа. Уул хаттай газар төрж өссөн Викторт ч Хималайн руу хэтэрхий догшин байв. Шүн бүр өнөх хар дарсан зүудэн зүүдлэгдэж бүтэн нойртой чонож чадахгүй байв. Түүний хоол хүнс дуусч, өлсөж, даарч хамгийн хүнд хэцүү үедээ тулахад нэгэн сүүдэр харагдхан дээр. Гэвч энэ бол хүн биш, чөтгөрч биш, Йети буюу алмас байв. Түүний төлөвлөгөөнд үлгэр домогтол гардаг алмас огт байгаагүй бөгөөд өнөөх алмас шууд л түн рүү дайрч эхлэв. Тэрээр харваган тус газраа хүн шарах авсан ч тесрэх бөмбөгөө авч амжин алмас түүнийг дээш өрөх үед амруунд бөмбөгөө хийж аврагдсан юм. Мэдээж идэх хоолгүй болсон Викторийн хувьд алмасны махаар зоглохоос өөр сонголт байгаагүй юм. Хамгийн сүүлийн төхөөрөмжөөрөө гал асан алмасны махыг идэж арсыг нөмрөн аяллаа өргөжлүүлв. Шархнаасаа болт сул дорой болсон ч авирсаар л байлаа. Гэвч маш их цус алдаж ухаан балартан унах үед хэн нэгэн түүнийг олж аван явдаг. Эцэст нь тэрээр зорилгодоо хүрчээ. Виктор ухаан орох үед бүх шархан идэгсэн байх ба зорж байсан хийдтэй ирсэн байв. Тэрээр өмнө хэний ч хийж байгаагүй зүйлийг буюу цор ганцаараа явган тэрхүү эртний хийдийг олсон юм. Тэр өдрөөс эхлэн хийдийн лам хуваргууд мэдэх чадах бүх зүйлсээ түүнд зааж Виктор лам нарын авьяас чадварыг давна гэдгийг яг л Отто шиг мэдэж байлаа. Олон өдөр хэдэн 7 хоног олон сар жилүүдийг хийдэд өнгөрөөн олон зууны турш зөвхөн тэрл хийдэд өвлөгдөн ирсэн ид шид шинжлэх ухааны эртний нууцуудыг бүрэн дүүрэн судалж суралцсан гадна ертөнцийн зүудэнд журамгүй гайхалтай техник технологитой ажиллаж байв. Тэрээр ид шидээс гадна шинжлэх ухааныг илүү судалж энэ ертөнцид боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг мэдэн авчээ. Түүний хийдэд өнгөрөөсөн хугацаа аль хэдийн 5 жил болжээ. Авьяас чадвар нь хинээс жилүү болж хийдийнхэн түүнийг агуу нэгэн гэж дуудан мастер буюу эзнэ гэж хүлээн зөвшөөрсөн байв. Энэ үеэс л хорвоо ертөнц яг л тэдгээр ламнар шиг өөрийнх нь өмнө сүгдэн гэдгийг ухаарч хүссэн бүх зүйлээ өөрийн болох аяллаа эхлүүлсэн юм. Харин хаанаас нь эхлэх вэ гэдэг асуулт л түүнд байлаа. Гадны ертөнцөөс хэд удаан тусгаарлагдмал байсан учраас хамгийн түрүүнд дэлхийн ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэх хэрэгтэй байлаа. Тэрээр тосгодуудаар явж төрөл бүрийн сэлбэг хэрэгтэй зүйлсээ цуглуулна. Хийдийн хамгийн дээд танхимыг өөрийн өрөө болгосон байх ба цуглуулсан зүйлсээрээ дэлхийн ертөнцийн юу болж байгааг мэдхээр хүлээн авахч бүхий том дэлгэцүүдийг барьлуулжээ. Дэлхийн өнцөг болон бүрт болж буй зүйлсийг ажиглан түүний хамгийн их үзэн яддаг эцэг эхийнх нь амийг авсан баруун Латверигийн хаан болсныг мэдэв. Латверигийн шинэ хааныг харан түүнийг яс махнаасаа үзэн ядаж байсан ч өөр нэгэн зүйл түүний анхаарлыг бас татав. Америкийн нэгдсэн улсад их сургуульд түүнтэй оюун ухаанаар мөр зэрэгцэж байсан Reed Richards, доктор Reed Richards гэх цолтоогоор ярилцлага өгч байх ба түүнийг дэлхийн хамгийн ухаантай хүн гэж цоллох бөгөөд Викторийн их сургууль дахь бүтлгүүтэл нь санаанд нь орж асар их уур хилэн хор шарн буцалж байлаа. Харин Виктор Reed Richards-ыг өөрийн бүтлгүүтэлтэй буруутгаж байв. Хийдийн лам Ларин ярилцлагандаа түүний залуу үеийн өрсөлдөгч амжилттай яваг харсан эзэнтэн нь өөрийг нь доктор Дүүм гэж дуудахыг тушаасныг дурсана. Лам нар өөрсдийн эзэнтнээ ямар ч хүнээс илүү онцгой гэдгийг мэдэж байсан ч доктор Дүүм бол тэдний эзэн өдөрдөгч байсан учраас тушаалыг нь дагсан байв. Доктор Дүүмийн эцсийн төлөвлөгөө бүрэн бүрэлдсэн байв. Тэрээр Валеригийн талаар мөн аавынхаа үхлийг эргэн санана. Бүр түүний хүүхэд байхдаа хороосон цэргийн царай, ээжийнх нь үхэл болон түүний чөтгөр нүдэнд нь харагдаж байлаа. Түүний бие үе гашуу, шаналлаар дүүрч, хамаг бие нь захтана. Чөтгөр хүсгэл юм бол түүнд хүрч чадахыг, түүнийг мөнх бус гэдгийг сануулахын тулд түүнд тэрхүү зовлон шаналлыг мэдрүүлж байлаа. Харин доктор Дүүм энэ бүхнээ зогсоож, ямар ч сэтгэл хөдлөлгүй, ямар ч өвдөлтгүй нэгэн болж чөтгөрийн эсрэг бэлдэх ёстойг ухаарна. Маргааш нь шууд л ажилдаа орлоо. Тэрээр лам нартай цуг өөрийн хоёр дахь хайрц буюу хуйг болон дуулгаа хийж эхлэв. Нарийн тохируулсан технологиор тэрхүү хуйг ажиллах ба лам нарын шившлэгийг шингээж чөтгөр түүнд дахин хүрч чадахгүй болсон юм.
Харин Ламнар хоёуг түүнийг өвдөхийг сануулхад доктор Дүүм өвдөлт гэж мэдэхгүй хэлэн дуулгыг авч ирэхийг тушаав. Дахин хизээж Виктор Бондумын царайг хүмүүс ширтэхгүй хэлэн дуулгаа зүүж бидний мэдих доктор Дүүм төрсөн юм. Доктор Дүүм дэлхийн ертөнцид өөрийгөө харуулахын тулд хийх эхний алхам нь мэдээж төрсөн нутаг Латвиа руу буцах байв. Тиймээс өөрийн хамгийн итгэл зүтгэгч Лариныг аван Хийдийг орхин явсан юм. Энэ үрээд 2 дугаар хэсгээ өндөрлөе. 3 дугаар хэсэг буюу сүүлийн хэсэгт Виктор эцсийн 9 онцонгоо авахаар төрсөн улс болох Латвиа дэргэн очиж буй талаар гарах юм. Та бүхэн 3 дугаар хэсгийг хурдан үзхийг хүсвэл лайкаа дарж бичлэгээ шеэрлэхээ битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.